Сайн мэцгийн эрхэмүүдүүд үзэгчтэй 25 дугаар сууг телевизийн дуулан дэрэг зурлаас нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Шинэ он, шинэ жил. Энэ баярыг монголчууд бид өөрсдийн уламжлалт баяр мэт сэтгэл догдлон хоног тоолон хөгшдөөс ахуулаад хүүхдүүд хүртэл тэсэн ядан хүлээдэг. Тэгээд чихэр бовоор бэлгсэн энэ өдрүүдэд хүн бүхэн жилдээ оны сүүлэр ганц тохиохо баяраа сэтгэл дүүрэн угтан авахыг хүсдэг нь мэдээж. Энэ хүслийг нь хясал болгосон нэгэн хар хэрэг 1970-ад оны сүүлээр гарсан бөгөөд худалдаа бэлтгэлийн трестийн ажилчдын цалин 60 мянган төгрөгийг хуу хамж мөнгөний авдар савыг нь эвдсэн хэрэг байлаа. Он гарахаас 5 хоногийн өмнө ажилчдын цалин ирсэн ч өглөг авлага тооцож байж цалин бүлөөг нь 50 гэсэн ахлах нэрвэн заавраар 60 мянган төгрөгийг албан ёсоор тоолж бүртгээд мөнгө хадгалах шүүгэндээ хийж төгжиж лацтан мөнгөний нэрв дөлхүүрийг биедээ авсан байна. Энэ ноцтой дуулантай хэргийг цаг алдалгүй илрүүлж ажилчдын цалинг эргүүлж олох хүндхэн үүрэг даалгаврыг цагдаагийн ахмад баасан дурж эрүүг ахлах төлөөлөгч самбуу урдан байцаагч ушууч дашнар нартай төвийн удирдлагаас үүрэг чиглэл өгсөн байна. Ажлын хэсэг хэргийн газар яарвсан очиход хэрэг гардаг тэр шүн өөр хүний оронд гарсан өвгөн манаач мөнгө алдсан ахлах нярв хоёрын хэрүүл харуусал тэднийг угтжээ. Хэргийн газар буюу барилга трестийн санхүү ашиглалтын контор төв байрны хаалга цуурга цоож бүтэн байсан хийгээд нярв нэгтлэн орж гардаг арын хаалганы элд цоожийг хүнд хатуу төмрөөр хөшиж цуурга цоожийг нь эвдэж онгойлгосон нь элт байлаа. Наривчлан үзлэг эхлэхээс өмнө хэргийн газрыг хамгаалтанд хяналтанд авч гаднах доторх үзлэг явуулахад хэргийн газраас гарсан гэх тодорхой мөр бариад авчих сэжүүр гарахгүй олдохгүй байсан нь цагдаагийн ахмад шинжээчдийн анхаарлыг ихээхэн татжээ. Мөн кассын арын өрөөний хаалгын нууц цоожийг эвдэж онгойлгосон. Дотор нь бай хагас төмөрлсөн хэр варгийн хүн өргөж дийлэхэргүй мөнгөний хайрцгийг түлхүүр тааруулан онгойлгосон нь элт байлаа. Ажилчдынхаа цалин алдсан гэх ахлах нэрвийг тайвшруулж кассанд хичнээн төгрөг байсан, мөнгө тоолж лацтан хадгалахад хэн байсан, мөнгө ирсэн гэдгийг хэн хэлсэн, хэн мэдэж байсан гэд уг хэрэгтэй холбоотой байжуулах бүхий л сэжүүрийг гаргах гэж оролдсон боловч ахлах нэрв хүүхэн дорж дарга санхүүгийн шинэ ажилтан хүүхэн надаас өөр хүн мэдээгүй. Би мөнгө толоо зарим нэг хүнээс авлагатай учраа маргааш ажил эхлэнгүүд цалингаас нь суутгаад олго гэсэн даргын аврын дагуу тэмдэглэл хийгээд цоожлож дөлхүүрийг нь аваад явсаа. Үгүй юм байна. Манай нягтлан хүүхэн цоожлоо дөлхүүрийг нь аваад явсан гэж бодолжээ. Мөн тэр өглөөрөд авлагатай ажилчдын нэрсийн жагсаалт гаргана гэсэн тэгээд мөнгө ирсэн гэдгийг хэнд ч хэлээгүй нууцлж байсан. Энэ манай ч өвгөн хэн манаанд гаргасан юм бэ? Тэтгэврийн хөгшин хүнээр манаа суусан тэр хүмүүс нь хариуцлага хүлээн үз. Би мэдэхгүй, би буруугүй гэж цамнаж эхэлжээ. Энэс хулгайлсан байна шүү дээ. Би яаж мэдхээ? Юу би яаж мэдхий гэж. Асуудал нэг нь тийм байсан тул тухайн хэрэг гардаг шөнийн харуул манаа болох өвгөний хэлцээр авчран хэргийн талаар тодруулахад тэрээр шүн санхүү ашиглалтын конторын ажилчдын арын хаалга төв хаалгын цоож цуурга бүтгийг 3 удаа тойрч шалгахад сэжигтэй зүйл байгаагүй. Шөнийн 1 цагийн орчимд эргээд шалгахад арын конторын хаалганы цоож газар хэвдэж байсан. Би шууд ахлах нэрвт хил туулгасан. Ахлах нэрвтэ дотог шороход мөнгөний авдар эвдрээд доторх зүйлийг нь хуу хамаад аваад явчихсан байх шиг байсан. Уг нь улаан гамбаа манаатай байсан. Тэр нөхөр арх уугаад алга болсон тул манийг харуул төмсөн энэ бүгдийг тодруулах гэвэл дорж даргаас та нар асуугаараа хэрэг гарсны дараа би та нарт хил дуулгасан хүн би шүү гэж хэлжээ. Энэ хоош хулгайлсан байна шүү дээ. Та чи ямар болоо юм бэ? Юу би яаж мэдхий гэж юу яриад байгаа? Өөдөө таны хэн гаргасан? Дорж гаргасан. Юу болоо гэдэг цагдаа байдаг болоо шүү дээ. Ямар болоо юм бэ? Таны байжуулсан гоо сумтай сумгуу та уцаар хэгийн талаар яалт өгөхгүй яагаа. За энээр дуцаалтахгүй. Уцаар ярих нь бол даргын байр л өөд ичээж байна. Энээрээ уц байхгүй. Таны хараа муу юугүй юу? Харалгүй яг уу. Миний үд сайн л да. Өвгөний хэлж ярьж байгаа нь энэ байгууллагын харуул хамгаалт гэхээсээ илүү зохион байгуулалт, хариуцлага, анхаарал болгоомжлол алдагдсан трестийн дарга нь хот руу ажиллаж явсан гэд хэргийн хөөцөлтөн үйл ажиллагаа зөвхөн ажлын хэсгээс шууд хамааралтай болж ирсэн байна. Ингээд цагдаагийн ахмад төвд хэргийн талаар мэдээлж зохих үүрэг чиглэл авч хэрэг гарахаас өмнө трестийн конторт кассанд байсан мөнгө туулсан, бүртгэсэн, хадгалсан гэх нярв санхүүгийн ажилтан гих эмэгтэйг байцаажээ. Таны хэн гэдэг вэ? Цэцэгнэм. Юу вэ? Цэцэгнэм. Та хэрэг гарах өдөр хаана байсан бэ? Би
гэртээ байсан. Зөвхөн л өнөөдөр байгаа. Үгүй. Тэгээ та тэгээ хизээ мэдсэн энэ хэргийг. Өглөө ажил дээр ирсэн. Өглөө? Тийм. Яг хинтээ тоолж авсан. Манай ахлах нэр байсан. Ахлах нэр ба. Манайх цалин маргааш тавина гээд тэгээд ажлынхаа цэвэнд төгжээд явсан байгаа. Тэгээд бүх мөнгөнийхөө сэр ингээд тэмдэглэж авсан байгаа. Ахлах нэр болтойгоо нийлээд бүх мөнгөнийхөө ингээд сэр тэмдэглэв. Баримтнууд нь одоо энд байна. Одоо цалин гаргадаг хүмүүсийнх нь нэрс нь одоо энд байна. Бүгд бичиг баримт нь бүгд данс тооцоо дээр бүх юм бүрэн. Хэргийн газар наривчилсан үйлчлэг хийх явцад конторын арын цонхны давцангаас авахуулаад арзгаар гутлын мөр олджээ. Тэр гутлын мөр явсаар хашаад авсан бололтоо тасарсан байлаа. Арай энэ мөр хэргийн холбогдогч хулгайч этгээдийн гутлын мөр бишээ зэрсэн бодол эргэлзээ цагдаагийн ажилтан төржээ. Ганц зүйлд бүх анхаарлаа хандуулвал алдаа эндэгдэл гарах магадлал их тул олон талын сэжүүр таамаг гарган тэр таамгийн ажлын хэсэг мухарлаж эхэлсэн байна. Барилга тэрстийн засаг ангийн гагнууш нэгэн залуугийн өмссөн гутлын уул конторын цохны давцсан дээр гарсан мөртөө тохирсноор мань этгээдийг саатуулан тодруулга автал тэрээр би авсан би эцэн гэж шууд хэрэгэ хүлээжээ. Байцаал асуулгын явцад хэрэг өөртөө ширгэж энэ хэрэгтэй шууд холбоотой болох гагнуурчин залуу ойврган зан гаргаж ажлын хэсгийг төөрөгдүүлсэн. Худлаа мэдээлэл өгсөн, олонний анхаарлыг өөртөө татах хэргийн гол баатар болох гэсэн явуургуу зан гаргасан нь батлагдсан байна. Учир нь контор касснаас юу алдагдсан болохыг мэдэх нь бүхэл хэн хизээ хаанаас хичнээн төрөг аваад удсныг анзаараагүй нэг нь байжээ. Цагдаагийн ахмадын яагаад та энэ ноцтой хэргийг хүлээх болов гэсэн асуултанд мань этгээд та нар намайг байцаагаад ахаар чинь залхаад гэсэн хариу өгчээ. Та нарыг байг дуудаад ахарч ядаргаатай санаатай авцсан байлцсан юм. Сэжигдэнх агнуурчин залуу элдв балаа эргүү тойрог бодлонтой зүйл ярьж ажлын хэсэг уйсан ч санаандг уулз санамсаргүй аз гэдгийн адил 12 дугаар сарын 27-нд буюу он гарахаас 4 хоногийн өмнө төмөр замын вокзалын модон банзан сандалтай давцсан дээрээс нэг ширхэг цоо шин нэгтийн норсон мөнгөний дэвсгэрт олсон хийгээд шинжилгээ шалгалтаар худалдаа бэлтгэлийн трестийн байрнаас алдагдсан нэгтийн дэвсгэртүүдийн сэр дугаар номертой таарч тохирж байсан цагдаагийн ажилтнуудын анхаарлыг ихээхэн татаж хэргийн гогцоо үзүүрийг нэг тийш чиглэл хөтлөх эхлэл тавигдсан байна. Төмөр зам вокзал өртөөнөөс олдсон дээрх мөнгөн дэвсгэртийн болоод бусад мөнгөний сэр дугаарыг улс орон даяар албан ёсоор мэдээллийн хэрэгслээр түгээж дээрх этгээд Улаанбаатар хот руу эсвэл нөгөө чигт наавшгийн чиглэлд явсан гэсэн таамаг гарган ажлын хэсгийг хуваан томилгоо өгсөн байна. Тэгээд чи хэрэг гардаг тэр шүн тэг 2 цаг Улаанбаатар Сүхбаатар Улаанбаатар чиглэлийн галт тэрэг хөдөлсөн. Тэр галт тэрэгэнд гэмт этгээд амжис суусан байвал хэрхэх вэ гэсэн дүгшүүрт хийсэн бодол цагдаагийн ажлын хэсгийг зовоож байлаа. Хэрвээ гэмт этгээд энэ суудалд явбал хотын эрүүгийн хэсгийг соо гэж хэлж болох ч гэлээ. Хэн ямар хүн гэдэг нь тодорхойлогдоогүй учраас асуудал ихээхэн ээдрээтэй болжээ. Хэрэг нэгэнд ингэж иргсэн тул цагдаагийн ахмад төмрөөр цоож түлхүр хийдэг гарын дүүтэй хэн байж болох халуун хүйтэн төмөрчин гагнуурчин дархан мөн өмнө нь хэрэг толбогдож байсан хэрэг хийж болох хүмүүсийн хөдөлгөөнийг судалж нэг үржлэн хянаж байх үүрэг өгчээ. Ажлын хэсэг шуурхаа хуралдсанаар цагдаагийн ахмад баасан дурж хот руу төв рүү биечлэн ярьж гэмт этгээд хэргийн газраас дайжин утсан бол хаана ихтэй хулгаалсан мөнгөөр 8 гүйлгээ хийх магадлал өндөр тул анхааралтай сонор сэрэмжтэй байж цаг алдалгүй мэдээлхийг хүсжээ. Энэ мэдээлэл хэсгүүд хүлээж аваад удаагийн байтал том нүдний шилтэй 166 см орчим өндөртэй драпан хар хөх балтоотой шар туранхай жижиг хөрөн цүнхтэй нэг хүн сая вокзалын хүлээлгийн танхимын мухалгаас янжуур авах гээд 100-ын дэвсгэрт өгөхөд худалдагч эмэгтэй хулгайн хэрэгтэй холбогдолтой сэр дугаарыг таниад хариулт байхгүй байна. Задлуулаад ирээ гэж хэлээд цагдаагийн шуурхай албанд мэдэгдсэн байна. Ингэж сүүдэр мэт цоо цуурах эвдсэн гол хэрэгтэн оллоо гэснээр жам зараасаа дагуултай болж хотоор 2-3 хоног сэлгүүцийн дэлгүүр хошоогоор тэнэж 2 том цүнхөөр дүүрэн чихэр боо шинэ жилийн нандин зүйл цуглуулаад буцжээ.
буцлаа гэсэн мэдээллийг авсан Ахмад Баасан төрч тэр даруй баруун хараагаас Галтрийг тус суугаад Жамцын хяналтанд авч Сүхбаатарт буухад нь шууд баривчилжээ. Ингээд Жамцынд очиж үзлэг шалгалт хийхэд Авдар савнаас нь Мужааны харуул, Дархны өрөм, Алах цүүз, хоёр шил монопол X арх болоод Авдрын доод банзан дороос алтан сатай альчурт бооссон боодлохи 150-т 20-т 10-т ингээд мөнгөн дэвсгэртүүд гарчээ. Тэгэхгүй надад ч хураад болсон. Та яаж байгаа юм бэ? Чамдаа. Пожалуйста, фиксируем. Дээрх мөнгөн дэвсгэртүүдийг хэргийн газар баталгаажуулан фото татаж нийт мөнгийг эд мөрийн баримт болгон мэдрэмжлэн хураана. Ингээд дээрх хэргийг тодруулах үүднээс Жамцын дөөхэн байцааснаар тэрээр хэргийн талаар мэдэхгүй харин хэрэг хардаг тэр шөнийн өмнөхөн манад хоёр халамцуу нөхөр орж ирсэн гэсэн сэжүр гарахаар мэдээлэл өгсөн байна. Түрүү та дэдүү гэсэн үү? Жамцах тэгээд Жамцахын хоёр найз нээсэн. Тэр шөнө хоёр хүн гэрт нь ирсэн. Энэ бол үнэн. Харин ах уцаад ороод ирсэн гэсэн мэдээлэл худлаа байсан бөгөөд ахыг ийм муха хэрэг хийнэ гэж огт боддоогүй гэдгээс дүүн хүлээжээ. За ёстой мэдэхгүй гэж болцож байсан ч билээ хэрэг нэгэнд ойлгомжтой болж би өөрийгөө авч үлдэх ёстой гэж үзсэн үү Жамц. Тэр шөнө ням надыг дөлхөр хийж өг гэд шахаад байсан. Би өгөхгүй гэсэн. Тэгсэн энэ өнрийг таних уу гайгүй бодолтой байгаараа самрын шүү чамааг. Энэ юу эмхтэй гэх мэт шахалт үзүүлээд байсан учраас би хэдэн гогдоо төмөр бас дөлхөр өгсөн гэж хүлээжээ. Ням залууд орж ирсэн. Манай тууч ажиллаж ирсэн. Сэлэсэр залуу. Тэгээ бид ганц хоёр шил арх уусан. Тэгээ надаас түлхүүр тааруулах тиймэрхүү юм яриад надаас асууж шалгаагаад байсан. Тэгээ надаас түлхүүр аваарсан. Тэгээ би сайн санахгүй байна. Барилга трестийн арын албаны Жамцгийгчийн хэлсэн үг өгүүлбэрийг нягтлан үзснээр өмнө нь заллин хулгай хэрэг толбогдож байсан нямыг өглөө эртлэн хашаа гудамд нь отож байгаад барьж хулгаас мөнгө гаргаж өг гэтэл тэрээр юу яасан би мэдэхгүй ойлгохгүй байна гэж булцаж эхэлсэн байна. Гэсэн хэдиж тэрээр Жамцын мэдүүлгийг сонсоод би авсан гэхдээ ганцаараа би биш шүү. Би ийм болно гэж өрн мэдээд байсан юм. Гэхдээ тэр мөнгнөөс би ашиглаагүй гэсээр уурын зүхний халаалтын үйлслээс сонд боосон мөнгийг гаргаж цагдаагийн хүнд өгсөн байна. 1970 оны сүүл шинэ жилийн өмнөх нь барилга трестийн ажилчдын мөнгө ирсэн боловч тухайн үед ажилчдаас он гарахаас өмнө өрийн сүлжээг барагдуулах үүднээс ажил хөдөлмөрийн хөлс цалин олголгүй хойшлуулж цэд авдартай хадгалжээ. Энэ мөнгө ирсэн олгодоогүй конторт кассанд байгаа гэдгийг нямгэгч Жамцаас тодруулж баталгаажуулаад хулгайлах санаа үүрлэн тэдний ирсэн байна. Нөөц нэсэн танилцсан нэг санаа болж өгөхгүй гэж. Яа. Самбайж байгаа нэг үстэд. Ай. Цацсан. Чалуу.
Ам захаа. Над арих тамхи бололтой. Та нар тамхи баг таталтай хайшин. За чи дээр үт цаашаа. Хош. Ирхий. Хатаас ирсэн манай дүү. Айлт. Нүүр навчдгоо би дэсэн ятгуулаа. Чадварчи яах. Симадочгүй. Шахалтаас шуналтай хөдлөгдсөн жамц мөнгө ирсэн нямд ойлгуулад цоож хүших багаж бас конторын илүү хийсэн дэлгүүр өгчээ. Архинд халуулсан өнөр хамсаатан дэм болохыг мэдсэн ням жамцын хамтар гарсан боловч хотоос ирсэн охин дүүн сэжиг авсан байх гэж үзээд жамц гэрээдээ бутсан. Ням харанхуй шөнө харуул манаач болох өвгнийг төв хаалгаа шалгаад эргэхэд сэм араар тойрч касын хаалгын том цоожийг хөшиж ороод авдар цепийг нь онгойлгож ажилтны цалин хуу хамжээ. Энэ маш хулгайцсан байна шүү дээ. Та чи ямар болоо юм бэ? Юу би яаж гэж өөдөр тань их гаргасан. Юу болоо гэдэг цантаа байдаг болоо шүү дээ. Ямар болоо юм бэ? Хэрэг гардаг тэр өглөө нэмэнд сахал өндрөө согтой халингар байдалтай өрөвөөсөө амтан орж ирээд хүүшээ цаан чин Трестийн нөгөө өчигдрийн бидний яриад байсан мөнгийг дэлсчихсэн байна. Ямар азтай ямар цөстэй аавынхөө авдар цэвэнд надгалсан 60,000 төгрөгийг авдаг байна гэхэд ням би авсан юм уу гэсэн товчхон хариултаар амыг нь таглаж нүдийг нь бүртээлгээд амсан ёсороо шараа талиа гэж ганц жил архины мөнгө 26 төгрөг өгсөн байна. Өмнө нь бас хулгай хэрэгээр ял эдэлж байсан ням шүүх хурал дээр шоронгоос гараад ажил хайж Трестийн дарга дээр ороход хүн гэж тоогоогүй. Муусан хулгайчуудад ажил байтугай. Энд байх эрх та нарт байхгүй гэж хөөсөн. Тэр үгэнд нь хорсож ажилтны цалин хулгайч өшөөг авна даа гэж би бодсон бас бодсноо хэрэгжүүлсэн гэж хэрэгэ хүлээжээ. Тухайн үед социалист эмчийг шамшигдуулсан, хувьдаа ашигласан, хор хохирол учруулсан, сэдэж санаачилсан гэдгээр дээд хэмжээ өгч байсан ч гэсэн сангийн жамцаар заалгасан, түлхүүр тааруулсан, хийлгсэн, цоож эвдүүлсэн гэдгээр 12 жилийн хорих ял авсан гэдэг. Тэгэж хулгайч авсан мөнгөө өрн таран хийлгүү байлгаж байсан гоморхсон гомдсон сэтгэлийн нэгэн илэрхийл байрсан ч байж болох юма гэж цагдаагийн ажилтнууд үзэж байжээ. Энэ мөргийг шуурхай илрүүлсэн ажлын хэсэгт тухайн Трестийн хамт олон баярлсан таларснаа илэрхийлж шинэ он шинэ жилээ өгцөн гэдэг. Хэрэг хизээч хуучирдгүй. Эрхэм үзэгч та өөрийгөө болон өрөөлийг альва санаат болоод санаа сургууль гэмтрэгээс сэргийлж яваарай. 25 дугаар суугдлээс нойлын тэрэг цувралаас нэвтрүүлэг